Сайн байцгаана уу та бүгдийн өдрийн мэнд төргий. Өнөөдөр 6 сарын 1 их хөрсийн баяр боловч крипто валютын зах зээл бол 24 цагийн турш жилийн 365 хоног тасралтгүй ажилладаг байгаа. Тэмчир биднес өнөөдөр та бүгдэд нэг ганц хоёр чухал болсон мэдээлэл өгсөн юм аа. За одоо бол биткойн $8,513-той тэнцсэн энэ Binance биржийн зүйлээр за энэ Binance бирж бол маш их хүчрхэг бирж байгаа. Ингээд нодлонгоос хойш бол энэ IEO юу биржийн токен санал болгодог юм хэлбэр рүү орсон. Он гарснаас хойш бол энэ 4-5 юм төсөл дээр хамтарч ажиллаад хөрөнгө татаж босгож байгаа. Эхнийх нь бол BitTorrent, Fetch, Seller, Matic гэдэг одоо энэ Harmony гэдэг энэ төсөл бол явагдсан өнөөдөр. За энэ ямар учиртай төсөл вэ гэхээр энэ блокчейн төсөл байгаа. Гэт бэлтгэл үе 5 сарын 27-нд бол энэ тасалбар тарааж бүртгэж авсан. Тэр бүртгэгдсэн тасалбар дундаасаа суглуулад уралц хүмүүсээ одоо гаргацсан байна. Ингээд 16,666 суглаа оролцох эрх авсан байна. Тасалбараас энэ бол нийт юуны тасалбарын 30.8% нь бол энэ арилжаанд оролцох боломжтой болсон. За нийт энэ Launchpad-аар $5 сая хөрөнгө босгох юм байна. Нийт One зоосны хэмжээ нь бол 12,600 сая One зоос, энэний 12.5 буюу 1,575 сая One крипто валютыг бол өнөөдөр ингээд арилжаанд оруулж байгаа юм байна. За энэ хүснэгтээс та нар харж болно. Энэ экосистемд нь бол 21.8% үлдээж байна. Протокол хөгжүүлэлт нь 26.4, Launchpad-аар 12.5 зарах юм байна. За энэ 22.4-ийг нь болохоор энэ жижигэлж энэ One крипто валютыг зарж байгаа. Энэ багт бол 16.9 үлдэж байна. За энэ дээр бол хүснэгтэр 22% хүртэл төлөвлөгөөгөө гаргасан байна. Энэ жижигэл зарах хэмжээ за энэ хэдгэлээ 22.4. За энэ Launchpad буюу биржийн анхдаг санал болгож байгаа энэ самбараар зарахад бол энийг за багт ингээд экосистемд ингээд зарцуулж байгаа юм байна. BP гэдэг протоколоор бол Binance бирж токенуудыг гаргаж өөрсдийн энэ блокчейн алгоритмаа BP гэдэг протоколоор хөтлөж явуулж байгааг та бүгд мэдж байгаа хаа. Ханшин цагийн интервалтай гэхээр 12-оос зарж эхэлсэн 5 минутын интервалтай аваад үзье. За жоохон өсөөд ингээд буусан байна. Анхны зах зээлээр гарсан 0.01 центээр гарсан байна. Дээд ханшин 0.25 хүрсэн байна. За энэ бол их ашигтай хөлбөрийг бол Harmony төсөлд орж байгаа One крипто валютыг авах хүмүүст санал болгосон. BNB бирж. За ямар санал болгосон бэ гэхээр энэ та бүгдэд одоо тооцоон дээр үзүүлээ. 0.492 BNB гэдэг нь бол ойролцоогоор одоо BNB $33 байгаа. 33 гэхээр 0.2-3 цент буюу одоо энэ санал болгож байгаа үннээс бол 2 дахин бага байна. За ингээд BNB-тэй хүмүүс бол 0.003 центээр бол энэ Harmony токеныг авах боломжтой байгаа. Гэтэл одоогийн байдлаар бол энэ ханшин бол хэд болсон бэ? 0.024 болсон байна. За ингээд бүгдээрээ бодоод үзье. 0.024-тэй 24-ийг хуваахна. Биднес 3 центээр авч байгаа буюу 8 дахин одоо биднесийн хөрөнгө өссөн байна гэсэн үг. Гэхдээ
энэ өндөр ханшнаас жоохон ингээд бууцсан байгаа. Үндсэндээ бол энэ IEO биржийн зоосны анхдагч санал болгож байгаа энэ төслүүд бол голчлон ашигтай ингээд ажиллаж байгаа. Яагаад тэгэхээр тухайн бирж буюу Binance бирж төсөл гаргагчтай бол ингээд хамтарч ажиллаж хөрөнгө босгодог учраас маш их тийм хяналт шалгалт их сайтай байдаг. За энэ Coin Market Cap дээр бол одоогоор 0.02-той байна. За энэ ер нь ямар шүү төсөл вэ гэдээ бүгдээр хараад үзье. Энэ бол блокчейн дээр суурилсан эдийн засгийг бий болгоно гэсэн юм зорилт тавьсан хүмүүс байдаг. Ямар хүмүүс байдаг вэ гэхээр энэ Google, Apple, Microsoft зэрэг Amazon эднээс ажиллаж исэн чадварлаг юм мэрэгжилтэнгүүд бол блокчейн дээр суурилсан төвлөрсөн бүсийн 10 тэрбум хүмүүс зориулсан хамааралгүй эдийн засгийг үүсгэнэ гэсэн юм зорилт таваад ажиллаж байгаа. Хөрөнгө болохоор Binance биржээр дамжуулан гаргаж байгаа юм төсөл байна. Энэ бол маш ашигтай төсөл. За дараа нь болохоор энэ дээр Binance бирж дээр margin одоо арилжааны хэлбэр гарна гэдэг ингээд хэрэгжижсэн. За энэ талаар энэ шинэ дэг рүү орж үзье бүгд. За энэ дээр би өөрийнхөө бүртгэлээ хийгээд бичнэ. Binance биржийнхаа нэвтрэх кодыг бичих ёстой. За ингээд миний утсаар бол 6 код ирнэ. Энэ код ирж байна. 774 362. За ингээд энэ дээр ингээд шинэ Binance-ийн хэлбэр гарч ирж байна. За энэ хаягийг бол би өөрийнхөө танил найз нөхдөд ингээд дамжуулах юм бол надад 40% шимтгэлийн хөнгөлт үзүүлнэ. Болж үл би та нарт бичээ ингээд маржин харилж чадаа. Энэ хэлбэр рүү гарч ирсэн байна. За энэ CME бирж дээр одоо futures арилжаа хийдэг бирж байгаа. Энэ дээр бол 2 сарын 25-наас хойш futures арилжаа өчигдрөөр хаагдсан. За энэ тооцоог бол энэ 6 сарын 3-ны өдөр хийн. Тийм учраас биткойны ханш бол ерөнхийдөө ингээд өчигдөр бол огцон унсан 9000 гарсан байжгаад доошоо унаад 7000 буюу 8000 руу орсон байна. Энэ юу харуулж байна гэхээр нөгөө futures арилжааны тасралтыг нөхөх бараг энэ futures арилжааны тасралтын 80-90% буцаж нөхөгддөг байгаа. За энэ бол нөхөгдсөн гэж үзэж болно. За нэг цагийн цагтаа аваад үзье бүгдээрээ. За ингээд унаад 8000 руу ороод ирсэн гэдэг чинь энэ тасралтыг хаацсан. Одоо цаана биднээсийн нөгөө бараг $1000 $900 ханшны тасралт үлдсэн байгаа. 8075-аас 7182 буюу биднээсийн тэмдэглэснээр энэ одоо $7175-аас $8075 хооронд бараг $1000 тасралтыг биткойны ханш доошоо унаад хаана гэж үзэж байна. За ингээд анхаарал тавьсан баярлалаа. Баярлалаа.